яна YouTube-д бичлэг хийгээгүй амар удаачлаа. Өнөөдөр нэг бичлэг хийгээд оруулаад тий. Би хичээлд явж байна. YouTube-д бичлэг хийгээгүй 2-3 онцлоо. Миний амьдрал амар сайн байгаа. Жохоо ойрд жохоо ядаргаатай байгаа. Уржиг дээр өөрөө бүр толгоо өгдөд болрох чийсэн. Тий. Дэлгүүрж өдөр завсарлаганаар идэх юм авах гэж байна. Өглөө бичлэг хийгээл тэргээд тэр мартал ангийнхаа охинтой хоёлаа юм үзээд манай ангийн охин юм авах гэдэг ингээд тэгээд цуг явж өгөөд одоо кафензэ хавт пан хавс орох гээд тусаа бүлдээ тус орлож байна. Би номын сангаас нам авчихсан байсан ахгүй юу? Тэрийг буцаад өгөө марцсан байсан зөө. Би ингээ Монголд чи ингээ нэг юм хүм ингээ марцсан сартаад ингээ буцаад авч өрхөө нөгөө ажилтдаг чинь уурж морлол ингээ бугай болд штэ. Тэгээ би тэгэж одоо юу бас ахгүй юу? Нэг шоколад авч орсон ахгүй юу? Энэ ингээд энэ шүлдэг өн бас ингээ хүлээсэнд баярлаа гэдэг өгсөн. Тэрсэн чинь биднээс тийм юм хэрэггүй бид ажиллаа гэсэн байсан гэж. Яа би тэгтээ амар айцтай орсон чинь зүг зүгээр гарч ирсэн чинь амар сонирн байна. Яад би одоо захиралтай ч гэсэн юм ярихаа би Монголд тахта салбарынхаа эрхлэгчтэй юм ярихаа санаа зовоод идэв гэсэн байхгүй юу? Ер нь бол айгаад идэв гэсэн заяа. Одоо тэгээд ээлжнийхээ ахлах махлахтай оргил ажилладаг байхгүй. Тэг би тэрнээс болоод нэг юм дээд тух шалтан надаас дээш галбанд шалт ихэр угаасаа амар айдаг заяа. Монгол угаасаа нэг тиймэрхүү шүү дээ. Тэгээд энд ингээд манай ажлынхан захиралтай баг найзууч юм ярьдаг. Тэгэл Ард миний амьдралд амар ямар ч өрнөл авахгүй гэхдээ надад бичлэг хийх ямар ч цаг зав байхгүй юм уу би өөрөө гарахгүй байгаа ч гэсэн. Тэгээд үнэнд хүлээж байгаа энэ бичлэгийг үзэж байгаа тантай баярлалаа. Герман дээрээ анх ирээд анх амьдрал нөгөө үнэтэй брэнд юмнууд авах шаардлагагүй. Нөгөө юунууд авбал яг тэр дэлгүүрийнх нь өөрсдийнх нь хийдэг юмнуудыг авбал хэмтхэн доожгүй үнэтэй. Тэр нь чанар нь гэсэн дээр нь төстэй. Тэнгуудлаа тэр дэлгүүрийнхээ аппликейшн хөнгөлтийг харж марч юмнуудыг утсан дээр татсан байвал бүр давуу тал болно. Миний эмэгтэй хүний үе эхэлчихсэн байгаа болохоор би шоколад чихэрний урд зогсож байна. Тэгээд нэг оноо. Ёо шоколад амарлаа л да гэхдээ нөө. Тэнийг юм хийхгүй шүү. Тэгээд би бас лимонтой ус аавна. Яг уу. За ойрын үеийн сэлбэрчин Германд болж байгаа юм хүмүүсийг хэлж ярил л да. Yo Германд гэхдээ ойрд амар их бослог халдлан юм бодож байгаа нөгөө лалын шашинтай улсын хүмүүс гадаад одоо муслимын шашинтай тэднүүсийг чинь ер нь бол тэднүүсийг ер нь бол гаргана гэдэг байгаа байхгүй юу? Гадаадууд гэж яриад байгаа чинь ер нь тэднүүсийг тэгсэн чинь тэднүүс ерөөсөө Европын албанд угаасаа амар их бослог болж байгаа. Шведэд бас нэг бослог болсон байсан. Тэнгуүтлээ одоо жишээ нь сая гэхэд 13-ны өдөр 2 сарын 13-нд Мюнхенд болж ирсэн чагсаал дээр 29 настай гэлөө 19 настай гэлөө Афганистан залуу машинтай 37 хүн дайраад гимтээгээд өхөнд гимтээг нөө гимтлээд аж чадахгүй нас арах наслаараа тэгсэн чинь тэндээс одоо хамгийн их сэдв болж байгаа нь болохоор ээж хоёр өнгөрсөн. Тэгээд охин болохоор 2 настай байсан мэлээ. Тэгээд яг иймэрхүү хэрэг бас сая юунд болсон шүү дээ. Зул сарын баярын үеэр Зул сарын баярын талбай дээр Магдебург хотод бас нэг Сауди Арабын нэг эмч гэсэн хаад Сауди Арабын тэр хүн зөөр болохоор сэтгцэн эмч гэлүүд эсвэл би буруу санаад байна. За буруу сансан байж магадгүй. Ямар ч эмч мэрэгжилтэй тийм хүн тэнгуудлаа бас тийм хэрэг хийсэн. Тэгээд чинь саяын 29 настай билүү 19 настай тэр Афганистан зал болохоор яг цагаачийн хүсэлт илгээгээд тэнгуудлаа тэр нь одоо цуцлагдаад гэх юм зөвлөлийн зөвшөөрөгдөөгүй тэгээд Германаас гарах тийм бичиг авсан байсан юм байл л дээ. Тэгэл хүмүүс одоо нөгөө 2 сарын 23-нд Германд одоо сонгуул болох гэж байгаа. Тэгээд сонгуулаа ингээд зөв сонголт хий гадаадуудыг багсахын мах зөвнөл тийм хүмүүс тэгээд ойр үеэр нь бол жоохон тэр лалын шашинтай хүмүүсийн эсрэг жоохон тийм
хүмүүс сошиал дээр ер нь бол тиймэрхүү байгаа. Яг амьдрал дээр ингээ харахад бол нэг надад нэг ажиглагдахгүй байгаа. Тэгээ миний бодлоор Германд ирэх гэж байгаа бол ер нь миний бодлоор том хот ер нь осолтой юм шиг санагдаж байна. Яг л ер нь ихэнх гадаадууд ихэнх ер нь бол одоо хүний хөл төвлөрөл ингээд нөгөө их байгаа газар ер нь бол аюул их байна шүү дээ. Тэгээд манай энэ хотод одоо нэгнийгээ дайж халуул бүгд бие бинийгаа таних шүү дээ. Тэгэл тийм болохоор миний бодлоор нэг бодлын юм жижигхэн хотод амьдрах амарч юм шиг юм 50-50. Миний хамар дээр юмгцсан тэгээ энэ төлн бүр ингээд уулаа харагдаж шүү дээ. Тэгээ сая талхураад хагасаа өдөр биш ээ 5 дахь өдөр найзтайгаа банштай цайж идсэн. Тэрнийхээ үлдэгдэл гурал татсан бахаар банштай шүл хийгээд уучлаа. Тэгээд маргааш хичээлдээ маргааш хичээлдээ бэлдэн. Одоо би нөгөө 3 сарын 25-нд шалгалтаа гэлээ дээр үеэс хойш яриалгаа шүү. Тэрнийхээ тэгээд шалгалтынхаа нөгөө хүсэлт захиагаа явуулсан. Тэгээд шалгалтандаа орох хэрэг аваа шалгалтынхаа урилгыг авсан. Тэгээд одоо маргаашнаас эхлээ шалгалтандаа бэлдэн. Тэгээд төр зурдаа боксынхаа бэлтгэлээс жоохон завсарлага авт юм уу гэж бодож байгаа. Яагаад би нэгдүгээр хичээлдээ бэлдэх хэрэгтэй байгаа. Хоёрдугаар би хичээл герман хэлний шалгалтыг сайн авахын тулд герман хэлээ бас сайн давтах хэрэгтэй байгаа. Биш шалгалтаа сайн авахын тулд герман хэлээ сайн давтах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй одоо нэг жил хагас махаа зулгаад сурчаад энэ шалгалтын дээр унжвал дахиад нэг жилээр сунна шүү дээ. Миний сурах хугацаа тийм болохоор тэгмээргүй байна. Тэгээд цагийн ажил хийж байгаа учраас хажуугаар нь дасгал нөгөө нэг бэлтгэл явна гэхээр амар ядарах юм шиг санагдаад тэгээд шалгалтынхаа дараа л тухтай 100 мөн зөндөө хугацаа байна да. Бүр төгссөнийхаа дараа ч явсан яах вэ. Тэгээд амттай ч нэг тиймэрхүү байна. Тэгээд би дахиад цагийн ажлаас солисон. Тэгээд цагийн ажлаас солиод хажуудлынхаа 10 минутын зайтай явдаг хотод бас яг өмнө нь ажиллаж байсан шиг тийм хоолны газар паб бар тиймэрхүү газар. Тэгээд нэг тийм паб бар гэхэр манай монголч тийм харахгүй марахгүй бол биш тийм амар тод гэрэл мэрэлтэй. Тийм ер нь бол хоолны газар юм да. Тэгээд хойно галтгоонд нь ажиллаад хэрвээ хэрэгтэй болох юм бол ирж зааланд нь зөөгч хийгээд нэг тиймэрхүү. Тэгээд сая өнгөрсөн хагас өдөр ажиллаад 5 цаг 30 минут зүүнүүд л үү. Тэр арай 6 цаг хүрээгүй гэхдээ тэгж ажиллаа. Тэгээд цайны мөнгөтэйгоо одоо нөгөө цайны мөнгө гэж зөөгч нөгөө шүү дээ. Тэнгууд тэрийг болохоор энд зөвхөн зөөгч авахгүй. Энэ яасан бэ? Зөвхөн зөөгч авахгүй нөгөө нэг галтгоотойгоо хуваадаг байхгүй гэж яагаад бол хоол гарч байгаа учраас. Тэгээд хуваагаад тэр мөрөнтэйгээ нийлээ тэгээд нэг 85 евро авсан. Тэгээд байгаад угаасаа жоохон мөнгөний асуудалтай байгаа. Юу гэнэ хөө гэж. Тэгээд ойр дугаасаа тиймэрхүү жоохон хувийн амьдралдаа жоохон асуудалтай байгаа учраас бичлэг хийх цаг зав олдохгүй байсан. Тэгэхдээ би маргааш нөгөө зүрс дахиад буцаагаад шинээр өөр бичлэгнүүд хийнэ. Тийм. Тэгээ дээрэс нөгөө нэг сая хагас өдөр манай сургууль нөгөө юу басан? Сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болсон. Тэгээ тэнд би сургууль дээр уусаа уцаа хамаагүй болдож бичлэг хийж болохгүй герман ч датаны шууц гэдэг амар том хуультай штэ. Хүний зураг бичлэг хийж болохгүй. Тэгээд манай анги ахтууд уус намайг YouTube гэдэг мэддэг болохоор ер нь намайг цагаарж ирэх юм надад сайдаг. Надад бичлэг хийхгүй шүү гэл. Би уусаа нэг удаа бичлэг хийж тавиад алшаацсан. Тэгээд уусаа ер нь сургууль дээр бичлэг хийдэг бол уусаа халаан. Би одоо өөрийгөө л зураг бичлэг юм хүмүүс дарж амжиж тэгээд их юм. Манай найзууд бол уусаа юм хэлдэг. Манай ёо тэгсэн чи амар нийт ойрт намайг хүмүүс яагаад гэсэн байгаа. Манай 2 3 найз залуутайгаа 3 найз охин заяа. Нэг нь манай ангийн охин, нэг нь манай ажлын найз, нэг нь манай монгол найз ингээд энэ гурлаа ингээд найз залуучуудаа миний бичлэг үзэн гэдэг би бүр хүй яагаад гинт таад намайг үзээд. Тэгэл за нэг тиймэрхүү тэгээ одоо жоохон хичээл намаа харчаад би маргааш дээрсэн бас абга их нүг буюу одоо тэр нөгөө компьютерийн програм дээр хичээл дээр шалгалт өгөхгүй юу. Тэгээ тэрийгээ жоохон хараад хамгийн сүүлд би тийм үзсэн мөлий гэж жоохон харж марж байгаа. Тэгээд би бол тэр шалгалтнаас авахгүй би сүүлд тэр шалгалтын дээр энийг авсан. Манай багш бүр шалгалтын дээр прima ном ингэж бичсэн байсан. Тэгээ тийм болохоор би юу нь нэг айхгүй байна. Яг л тэрийг уус ажил дээр өдөр тутамдаа байнга хийдэг болохоор юу нь ингэ чаддаг болсон, мэддэг болсон болохоор нэг санаа зовхгүй байна. 3 дахь өдөр бас тэгээ дахиад нэг шалгалт өгөн тэрэн дээр болохоор би ихтэй ингэ амар би тэр шалгалтаас чинь дээр нь бол айхгүй заяа. Тэр нь яг нэг тийм манад нэг ийм тоод штэ ингэ 4 x-тэй нэг тоо тэнгуул ингэ excel-ч одоо 100% хэд бол ингэ 75% хэд вэ мэдвэ гэж нэг молдог тоонууд эд штэ. Тиймэрхүү тоо заяа. Тэгээ ингэ бид одоо манад ангид чинь бол ингэ таваад өсчөөд ерөөсөө юу байгааг хүүхдүүд ч байна, 9-р гээд өссөн хүүхдүүд ч байна, абитур хийсэн хүүхдүүд ч байна. Тэг ингээд 13 жилээр төгссөн хүүхдүүд ч байна. Зөндөө олон хүүхдүүд байна. Тэгэхэд ингээд тэрийг ойлгож байгаа хүн ганц хоёрхан заяа. Тэгээ манай ингээд шинээр нэг банд ирсэн. Нөгөө ингээд шилжиж орж ирсэн. Праксисаа солисон болохоор ангиас солихгүй болохгүй байна гэд. Нөгөө ажлынхын өдөр нь таарахгүйгээд тэгээд орж ирсэн. Тэр банд бол ойлгож байгаа заяа. Тэр банд 17 те. Тэгээд тэр банд бит хоёр хамгийн сүүлд багшаа өгсөн цаасыг хийж хоёлаа дуусгах юм бол айлыг гэрийн даалгавар ороод тэгээд би одоо тэрийг гэрийн даалгавар бас бодож дуусгах хэрэгтэй. Өөр хэрэгтэй. Нэг өөр нь бол тиймэрхүү. Тэгээ би өнөөдөр ажиллахдаа ажлынхаа хүртлийг марцсан байлээ. Тэгээ ажлынхаа охины хуучин хүртлийг өмсөд. Тэсэн чинь надаас намхын байж 41 айлмаар өмсдөг. Би нэг амар юм гуталт муур шиг юм л өнөөдөр ингээ ажлынхаа тэрүүгээр авсан. Тэний тиймэрхүү байна. Би нөгөө нэг юунд бүртгүүлсэн ахгүй юу? Тэрний чинь AliExpress лөө. Тэр бүртгүүлсэн чинь ингээд эхний хоёр
продукт үнэгүй гэд тэгмуудлаа Ферсанд 2 илүү 3 евро төлөөд аваарай гэсэн мэс ахгүй надаа. Тэг би ингээд нэг юм уруулын бодог авсан. Санал болгож байгаа юунаас тэгэл үнэгүй хин 2 3 евро төлөөд тэгмуудлаа дахиад нэг өөр юм болохоор зааж байгаа. За тэгээ дараачих нь болохоор ийм хоолойтой цамц авсан. Ногоон өнгөтэй. Тэг би нэг маргааш жилд өмсч юунаа гэж бодож байна. Би угаасаа ер нь ногоон өнгөнд амар зүтэй. Би ногоон өнгө юм өмсчвэр миний нүдний өнгө бүр ингээд надад тодорч амар тодорч харагддаг юм шиг санагдаад байхгүй юу? Тэгээд нэг тиймэрхүү байна. Гэснээс хагас өдөр намайг ажил дээр ажиллаж чинь намайг солонгосоос ирсэн үү гэж асуусан. Тэг би гахаад үгүй гэсэн чинь ингээд Азууд дотроо солонгосчууд л ийм юу яадаг. Цэрхэн цагаан арьстай байдаг байдаг. Манай монголч гэсэндээ цагаан арьстай хүмүүс зөндөө байгаа. Бас спортгүй. За. Нэг тиймэрхүү байна. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай цаа.